6-дугаар ингээ өгөгдөл цуглуулах дэвшлэх гэсэн юм хичээл. За өгөгдөл гэж юу вэ гэхээр бидний амьдрал дээр үргэлж үзэгдэл явагдаж байдаг. Тэр үзэгдлүүдийн талаарх мэдээллийг одоо тоогоор илэрхийлэх юм утгатай. За жишээ нь ингэж байна. Энэ 6-дугаар ангийн сурах хүчгээр ажиллаж байгаа шүү. Тэгэхээр бид нэ сурах хүчгийг уншиж өөрөө биедээ сурах чадварыг хөгжүүлэх нь чухал. За өгөгдөл цуглуулах бүртгэх арга гэж. Өгөгдлийг цуглуулж бүртгэхдээ хүснэгт ашиглан бүртгэж болно гэж. За жишээлбэл 2 минутын хугацаанд замаар өнгөрсөн машины өнгийг бүртгэе гэсэн байна. За англиар энэ гадаа ажилд явагдах юм шүү дээ. За өнгө нь хар, цагаан, улаан, ногоон, саар гэдэг эхний игнэнд өнгөний тухай байна. Хоёрдугаар игнэнд бол бүртгэлийн тухай хэдэн машин явсан. За тэрийг нь шинжлэх ухаанчаараа давтамж гэж юу хэлдэг юм бэ гэж. Тэгэхээр энэ нөгөө физик дээр бол тухайн агшинд тодорхой нэг 5 минутанд гэдэг юм уу, тодорхой 10 минутанд 10 минут тутамд ч юм уу ийм үеэр давтамж гэсэн ойлголт орж ирнэ. За тэгвэл энэ хугацаанд хар өнгийн машин 3 явжээ. За энийг нөгөө ингээд шууд 1 2 3 гэж тэмдэглээд байхгүй, явсан машин болгоныг л одоо зураасаар тэмдэглээд исэн гэж ойлгоё л да, тийм ээ. За тэгвэл ингээд 1 2 3 4 тэгээд энэ хөндлөн зураас 5. Тэгэхээр энэ тэмдэглэгийн 5 таар бүртгэх арга гэсэн. Тэгвэл энэ хөндлөн зураас чинь одоо нэг базалт, нэг дүгнэлт болоод байна гэсэн үг шүү дээ. Нэг зураас нь нэг удаа, хоёр зураас нь 2 удаа гэдгийг тус илэрхийлнэ. 5 удаа давтагдлал 4 босоо зураас татаа дээвэр нэг хөндлөн зураас татчихна гэж. Жишээлбэл саарл өнгөтэй машин 2 минутанд 11 удаа 11 өнгөрсөн юм байна. 11 машин өнгөрсөн байж болно, саарл машин цаашаа 11 ч явсан байж болно. Ямар ч байсан бүртгэл энэ орж ирсэн байна. Тэгвэл ингээд 12 хэсэг энэ 5-ын бүртгэх аргаар ягаад илүү нэг юм гэсэн юм. За энийг бүртгэлийн хүснэгтийн арга гэдэг байна. За дараагийн жишээ нэг белуны бодлоор жин 110 г гэж бичсэн байсан гэж байгаа. Нэг ажилтан 30 белуг электрон жингээр жинлэж үр дүнгэж ихсан биччихэ гэж байна. За ингээд ийм олон ингээд белун хийсэн белу болгоныг ингээд хийсмэн тэгээд тэндээс чинь нэг жижиг зөрүү гарна штэ. Жижиг зөрүү гарна. Яг жижиг зөрүү заавал гарах болсон юм гэхлээр тэр хэмжилтийн явцад ямар нэг хэмжээр жижиг бага хэмжигдэх нөхцөл гарна. Тэгэхээр энийг цаашдаа авах ангид бол математик дээр стандарт хазалтын тухай үзэн, физик дээр болох дээр мөн адилхан стандарт хазалт, абсолют хазалт, харьцангуй өөрчлөлт, абсолют өөрчлөлт гэдэг гэсэн ийм олон зүйлийн эхлэлийг энэ дээр үзэж байгаа юм шүү. За энэ юу гэсэн үг юм гэхээр за энд хэдэн ширхэг бялуу үйлдвэрлэж гэдгийг тоолъё. За тэхийн тулд ингэж ингээд 4 зүгээр энд бол ингээд нэг би одоогш нэг хөндлөн зураасаа зурж байгаа гэсэн үг шүү. Тэр тоолохонд за ингээд энэ чинь биш болсон. Ингээд энэ өмнөхийг дутуу зурсан байж тээ. Одоо яг зөв зурлаа. Эндээс энд бас зурж болохгүй юм. 1 3 4 гээд 4. За энэ хэсэгт ингээд 5. За дараагийнх нь дахиад ингээ багцалч 3 4 5. Энийг ингээд тоолоход ингээд 5 тоорно ингээд. Тэгэхээр ангилчээ. За тэгэхээр энд 2 дахиад энд энэ хоёр нэг шүү. За дараагийнх нь нэг цаг болоод байх юм аа. 3 4 5 дараагийнх нь 1 2 3 4 5 занг хэд 1 2 3 4 5 6 удаа нийт яг ийм дүрстэй бялуу бол 30 ширхгийг үйлдвэрлэсэн юм байна энэ бялууны цэг.
За тэгээ энэ бодлогыг бодохоос өмнө багш нь та нарт нэг жоохон залруулах ирчээ. За математик дээр за тэгээд амьдрал дээр дандаа жин гэж яриад байдаг. Гэтэл энэ маань физик дээр масс гэж орж ирдэг. Масс тэмдэглэх үсэг нь m, хэмжих үндсэн нэгжин килограмм гэж орж ирдэг. Гэтэл энэ дээр жингийн тухай яриад байдаг. За тэгээд энэ жин яагаад ингэж ярьдаг юм гэхээр энэ бол бид дэлхийн татах хүчний тухай ярина. Тэгэхээр энэ жинлүүрийн тавг дээр энэ биологи тавихад энэ доошо өөрийнхөө нөгөө жингээр дарж өгч байгаа юм шүү. Тэгэхээр энэ грамм гэсэн нэртэй боловч жин гэж яриад байгаа маань физик дээр энэ бол масс гэдгээр орж ирнэ гэдгийг сайн анхаараарай. За одоо ингээ үндсэн ажилдаа оръё. Үндсэн яг энэ бодлоготой оръё. За эдгээр өгөгдлүүдийг хэрхэн хялбар аргаар бүртгэж болох вэ гэж. За тэгвэл энэ дундаас одоо энэ чинь нөгөө за одоо эндээс 107 грамтай. Тэгэд одоо эндээс бид нөгөө ижил жингүүдийг авах нь шүү дээ. 107 грамтай нэг байгаа юм байна. Нэг ширхгэл байгаа юм байна. Тэгэхээр энэ удаа энэ ээлжийн үйлдвэрлэлтэнд нэг удаа давтагдсан байна. 108-тай чинь 3 байгаа юм байна. За эндээс тооцсонгуудаа ингэж авчие. 107 тооцогдсон 108 3 гэсэн чинь 108-ын багш наа энд яв. 108 3-ыг хасчлаа. За 109 шүү дээ. Ингээд 5 6 байгаа юм байна. За 109-ыг хасчих 109. Ингээд эдгээрийг одоо тооснуудаа багш нь дараад байгаа юм шүү. 109. За дараа нь 110 грамтай 9 байгаа юм байна. Энийг ингээд тооцсон юм байна л да ер нь 9 байгаа юм байна. Тэгэхээр энэ дундаас нь энэ ижил жинтэгүүдээ тооцсон юм байна. За тэгсэн чинь 110 чинь 9 удаа давтагдсан юм байна. За энийг бүгдээрээ энэ 5-ын бүртгэлийн системээр бичих юм байна. За инглиш чинь 9 удаа эмч бид нар 1 2 3 4 5 6 7 8 9 гэж за ингэж бүртгэх юм. За 111 грамтай нь хэд вэ гэхээр энд 5 6 энд 7 байгаа юм байна. 112 чинь 2 байгаа юм байна. 113 2 байгаа юм. За ингэж энэ даалгаврыг хийх юм байна. За тэгэд энэ бодлогыг энэ чадвараа баттгахын тулд за энэ даалгаврыг гүйцэтгэхэд та бүхэн 5-ын бүртгэх аргаар тэгээд илүү их сурахыг хүсвэл манай YouTube-ийн сувгийг дагаарай. За тэгээд онлайн хичээл жилийн 4 удаас энэ турш явагдаж байгаа.